За сайн байна уу манай 7-р ангийн англи хэл буюу mod verbs-ийн талаар захаад хэлсэн байна. За манай хичээлийн зорилго болохоор mod verbs гэж юу болохоо ойлгох. Тэр дундаа can, must, should гэсэн гурван хэлийг ямар хэлбэрээр яаж заахыг нь тавьсан байна. За must гэдэг нь application буюу дүрм, журам дээрх must-ыг ашигладаг. За can-ийг ability, permission буюу чадвар, тэгээд зөвшөөрөл авахд can-ийг ашигладаг байна. Should-ийг advice буюу зөвлөгөө өгөхөд should-ийг ашигладаг нэ. За modal verb гэдэг нь ерөнхийдөө туслах үйл үг гэсэн үг. За тэгээд эдгээр нь чадвар, зөвшөөрөл, үүрэг зүйлийг хэлдэг. За хийнх нь must буюу application буюу үүрэг дээр жишээ бүхэн you must do homework буюу чи гэрийн даалгавраа заавал хийх ёстой гэсэн одоо нэгсэндээ хатуу хэлбэрээр таниулах юм уу тэгж ашигладаг. За дөрөвдүгээр дээр students must be on time буюу сурагчид яг цагтаа ирэх ёстой гэсэн хэлбэр байгаа. За structure буюу хамгийн их хатаг буюу үйлдэл гэсэн би ороод араас нь mod verb-ийн must ороод verb нэг гэсэн болохоор нөгөө нэг төрдөөстэй go, when, gone гэх тэрний хамгийн ихний хэлбэр буюу үндсэн хэлбэрээр ордог байна. За negative хэлбэрээр must-ийн араас not аваад болоо. За асуух хэлбэр дээр modal verb-ийн must нь урдаа гарч ирээд тэгээд subject ороод үйл үг ороод тэгээд асуулт хэлнэ. За can буюу can дээр ability буюу чадвар дээр I can run fast гэх юм бол би хурдан чаднаа гэсэн үг хэлж байгаа. За зөвшөөрлөөр can I go out гэх юм бол би гадаа гарч болох уу, би явж болох уу гэсэн үг хэлж байна. За structure нь адилхан modal verb-ийн орон can-ийг оруулсан гэсэн үг. Тэгээд negative хэлбэр дээр араас нь not авахгүй би тийхгүй юм гэсэн үгсэл хэлбэр болчихж байгаа шүү дээ. За should advice буюу зөвлөгөө дээр you should eat healthy food гэх бол чи одоо эрүүл хүнс идэх хэрэгтэй шүү гэсэн маягаар арай зөвлөгөө өгж байгаа хэлбэр хэлнэ гэсэн. За structure гэдэг яг адилхан subject эзэмний ороод should ороод үйл үг нь яг ихний хэлбэрээр үндсэн хэлбэрээр орно. Тэгээд үгсэл хэлбэр дээр should-ийн араас not аваад тэгээд verb нэг орно. За асуулт хэлбэр дээр modal verb нь удаа гарч ирээд асуулт болно шүү. За ингээд манай бидний дууссан дараагийн үйл ажиллагаа нь болохоор энэ ингээд онооноодтой цааснах юм аа. За тэгээд хоолой байгаа тийм. За эдгээр хэлбэр баг тэр хоёр танах гурав, атхын дөрөв ингээд тавьчихлаа. За тэгээд оноо цуглуулаад өрсөлдөөд тэгээд жижигэн бичиг авах гэж шүү дээ. За ролер нь болохоор жоохон хүндэтгэл гэсэн. Тэгээд яг can, must, should гэсэн гурван хэлбэрээр нэг код тэгээд оноогоо аваад өгүүлээ. Тэгээд оноо нь болохоор юу нэмаа nee. Dan heb ik het eigenlijk een beetje in class, students tick not use phones. Can that's a bit. He tick be kind to others. Can, must, should somewhere in someone last time was in your kids. What about can. He tick be kind to others. буюу гэтэл илдэг хандах хэрэгтэй юу ёстой юу чадах уу? Татах юу гэж тэр бороо үснийг харах. За. Нэг аргатай must should тэгээд can гэсэн буруу яг ямар нэг must he should be kind to others. Тэр бусдад илдэг хандах хэрэгтэй. Окей. За болоо ба. За
it is late. You tick 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 go to bed. It is late. You can go to bed. Чи орно. Нэ. За This is a library. You tick 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 be quiet. За you must be quiet. Чи чимээгүй байх ёстой. Яг үнийг амисан байна. За Yeah. You are sick. You tick 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 see a doctor. Чи өвдмээр тийм учраас чи эмчтэй очих хэрэгтэй шүү. Нэ. За игэр. I tick 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 drive a car, but I don't have one. I tick tick drive a car, but I don't have one. Би машин яан гэхдээ надад байхгүй. I can drive, but I don't have one. Надад би машин гэж чадчихсан гэхдээ надад машин байхгүй. За хараа. We tick 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 read English. We tick tick read English. Зүгтэй. We can read English буюу би англи уншиж чадна гэсэн. За хараа юу. За бод би Students tick 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 do homework. Student must be homework. Student is that's so. You tick 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 eat healthy food. Should. Should. We should eat healthy food. That Yeah. We tick 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 help our parents. You tick 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 listen to the teacher. You must listen to the teacher. 제가 선수였어요. 다음에 she tick 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 sing. 자, 두 번째 she can sing. 뭐를 또 지나. 자, 5분 전. 자, 부터 갈게. They tick 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 play football. They tick 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 play football. They can play football. 이렇게 football 가봤잖아. 자, 또 해봐. He tick 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 run fast. Can 누구다? 방귀 쏘지 말고 기능 도를 잘하고 드리면. 자, I tick 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 swim. I can swim. 자, 힘은 잠기는 거. 이거는 기체생기는 다
Тэгмэр цаасаа бүлөөд тэгээд брат анаа биш. шинжилэн судалдаг багш болох юм байна. Тэгээд хүн хөгжсөн.